За цаана өнөөдөр биш натаа барил. Өнөөдөр бид нар болонгууд Dragon Roll гэдэг нэртэй $250 үнэтэй хайрцгийг задлж үзэж байна. Тэгээ яг өмнөх шигээ бид нар 100-100-аар нь задлж чадахгүй бах. Гэхдээ хэр ашигтай байх нь ашиг гэж үзье да. За тэгээд бичлэгэнд орцоо. За Dragon Roll энэ чинь нөгөө event-ний хамгийн үнэтэй. За тэрнээс өмнө маань хэлэхэд энэ чинь 100% ашигтай хайрцаг байгаа. Тэгээ pin comment дээр маань код имжичээ. Тэгээ 100% ашигтай гэдэг нь болонгууд $4 нэгээд хавж байгаа хамгийн хямдхан юм болонгууд $731. Тэр нь бол дунджаар ол чи яаж ч одсон хөрөнгөө хоёр дахин уулна гэсэн үг. Иймэр зөв энэ код дотлын кодоор ороо за. За тэгээд бол энэ хайрцаг задлаа да. Энэ хайрцгийг би 100-г задлж чадахгүй 25,000 болох юм байна. 50-ыг задлангууд 12,500 болох юм байна. Хэдүүлээ 50-ыг задлаад үзье. Тэгээ тэр ашигтай ирэлтэлтэй байх нар цай. Унах юмнууд хамгийн үнэтэй юмнууд дунгууд M9 Emerald юм байна. Тэгээ Deal байгаа юм байна. Sapphire байгаа юм байна. Howd байгаа юм байна. Ruby байгаа юм байна. Emerald байгаа юм байна. Окей. Оо, ихтэй ашиг хийсэн. 500 ашиг хийчлээ. Оо, дахиад 500 ашиг. Яа. Мөнгө буцаа авсан. Ашиг хийхүүд үдэ хийсэн. Яа. Come on. Max байна уу? Оо болж байна. W. Come on. Тавьчих нээсэ. За 51-гээд бид 12,500 13 300 болж за бараг л өнгө буцаага авсан гэдэг. За нэг үс ингэ 100 нэг үлчтэй байдгүй те. Тэ. Хамгийн гол би таны өмнөөс туршаад байгаа шүү дээ. Тэрийг л одоо хийжээвэл одоо сайн биз дээ. Та нар ихтэй яг энэ үнэтэй хайрцагнууд задлт юм уу? Манд хэлдэ. Мөн одоо ер нь үнэтэй хайрцагнуудыг турш хэрэг байгаа юу? Бас задлтын хүмүүс байгаа л да бодонгууд Excel-ээс авахудаа тэ өвчтөн хүмүүс байгаа шүү дээ. Come on. Оёнда. Тэгснэ ашиг идэх шиг бай. 4 утга шааснаа. За ингээд 100 задлчих шиг боллоо. Үгүй байна. За ингээд 100 болж байгаа хаа. Доороо нэг сандаатай. Ингээд 12,500 ашиг хийгээ шаалаа. Энд чинь сүүлдээ амар шаачлаа. Окей. Үнтэй мөртлөө ашигтай харцаг. That's crazy. За харин Joker бод юм үнтэй. Яа. За унааштай. Юу харамсах вэ? 4 дараал 4-ийг задлж 5-ыг задлж тань. 4 дараал 1 унаач. Бүүм. Хэрвээ бичлэг чам таалагдж байвал лайк дараарай. Тэгээ subscribe дараагүй байвал нэг дарах талаар нэг бодоод үзэхгүй да. Болж байна. Max лавч болж байна. Come on. Яаж Ruby ночаач. Fuck. Come on. Орой задлсан. Come on, дөрөвтөн. No. За тавтан. Emerald. No. Яа, мен тэнийг юм ичүү. Би тэнийг сталтаа. Тавтан. 6 тхан. Зөв. Датан. Дилор. Yes! Яштай одоо болох уу? Үгүй. Макс нэ. Макс авчих юм шүү. Мен шаач юм шүү. Истэн. Артан. Come on. Артан би өргөө задлж байгаа ер нь бол. За 10-ыг задлаад буцаад зарсан мөнгө олсон. 11-т нь. Come on. Яа, би тэнийг пистаа юм да. Come on. Яа. Come on гэж хэлэх байлнаа. Он. Emerald. Энэ хүчлийн та бүхэн дөрөвд туссан Keydrop байлаа. Keydrop төр үнэгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ашиглаад 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Ситаа үедээ зогсооч. За. Ийм л болох байж. Амд натуу юм байна уу? Тэгээд giveaway-нууд ягаагүй байна. Шинэ баланс орж ирээгүй байгаа. Тэгээ энийг бол хийж чадах байхаа.
Манай ингээд харангуут ер нь бол нийтдээ 2 сар гаруй хугацаанд $90,000 гивэ задарсан байлаа. Тэгээд гивэдээ тэгт орсон байрлаа. Удахгүй том гивэ орох бах. Тэгтээ мань том гивэтэй том юм татдаг бичлэг оруулна гэж бодож байгаа. Тэгээд ашигтай үедээ зогсоораарай. Гуригтай байна. Энэ нэг үнгүү кейс үнгүү арцын задлч да. Гэсэн чи үнгүү арцын надад байхгүй юм байна. Өөр бас танарт апгрейд хийж болох юм. Тэгээд ганц апгрейд хийж тэгээд бичлэгээ дуусаад аваас. Бичлэг маань бас 5 минут хүрэхгүй бүгэн болчлоос арих штэ. Тийм үстэй. Come on. Яа, эдит дууг багсгсан байх гэж байна. Нэг мөс арих ч боллоо. За тэгээд цугээс нөрлөө. Хэрвээ чи GVS юм хожижсэн бол доор тэгээд комент дээр бичээрэй. Тэгээд бишэрх хүн очсон байгаа юм бас мэдчмээр байна. Нэлээл олон GVS задарсан. Үнэхээр олон GVS задарсан. Тэгээд GV-нүүд бол тэгээд хийгээл өдөр хүрэхгүйгээ 12 цагийн дотор ер нь бол хүн дүүрээд задраад исэн. Тэгээд тэрийг та нар бүгдээр харсан байх. Тэгээд тэгтээ оролцсон бүх хүмүүст баярлалаа. Тэгээд бас нөгөө шинэ сайтны бичлэгүүд хийгээд ихсэн чинь хүмүүс бас нөгөө хуучин сайтаа болцсон юм уу гэж байлаа. Яг үндэ болоогүй. Хоёулын зэрэг явах чаа. Тэгээд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаа.